өөрийн амар амжилттай
Thank you.
өрсөлдөж шүрдэг шизээ бид таны өмнөж тэр боломжгүй зүйлсүүд итгэхийг хүсэж үзээ. Учир та эзээ агуу хаанчлагч гайхалтай эзэн билээ.
Урлагийн цагт орцгоё. Хамтдаа эзэнс талархъя. Нэг хөргөл байгаад эзэн маш их талархъя.
гарны бүрийг та тэгэхээр ивэж өгөөрэй эзэн. Таны гарын өвс бүрийг эзэн өрөөж өгөөрэй. Мөнгөл болоод эзэн бас зүрх сэтгэлийн өрөлийг би танд өгч байна. Ямар ч эзэн танд итгэж найдаа танд өргөдөг байхад та туслаарай эзэн. Та бол гайхалтайгаар хамгагч, гайхалтайгаар туслагч эзэн билээ гэх таны тусламжинд найзан, таны бүх зүйл эзэн минь найзан, танд дотор бид амьдрахыг хүсэж байна эзэн. Танд талархлыг өргөн, таны хайрцаг Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За ингээд бүгдээрээ эзний өдөр өөрийн чуулганда тавтан барил та нарын чуулган та нарт эзэн бэлдсэн газар та нартай эзэн уулзах гэсэн газар бид бүгдээрээ цуглаантай биднийг энэ цуглааных гэж хүмүүс мэддэг. Халелуя. Тэгэхээр 2025 оны талаар очин гэрчлэл хийгээд бас таларх бодохыг хүсэж байна. 2025 он бол бидний бэлэн биш байхад, ормооргүй байхад, 24 оны асуудлуудаа шийдээгүй байхад бид нар дээр гинт тулж ирээ. Тэгээд бид нар дунд нь хотголаад одоо дуусч байгаа шиг 26 он ч гэсэн хаяад байдаг лээ. Тэгээд бид нар бас 24 бүр 25 оны бүр 23 оны юмтайгаа хэрэг 26 онд орох гэж байгаа бол би энэ замч та бүхний дүр сэтгэлээ тэгслээсэй гэж хүсэж байна. 23 онд таны гомдоосон хүн энэнд баяраа тэмдэглэсэн явж байгаа. Харин та гомдоо явж байгаа бол хэцүү. Тийм учраас уучлал. Тийм учраас тайвшир. 24 онд хийж амжаагүй ажлыг 25 онд хийнэ гэсэн чинь 25 оныхтаа давхцаад 2 оны юмыг энэ жил амжаагүй бол зарим юмыг хаях хэрэгтэй, сонгох хэрэгтэй юм шиг байна. 26 онд тэ ачаа багтай хөнгөн баяр хөөртэйгээр араарай. Өнөөдөр бурхан биднийг эвээхийн тулд биднэрт эвээхийн өргөг бэлдэж өгсөн нь энэ дан загч чуулганы одоо энэ байрыг босод хүмүүс 503 гэдэг байна уу 500 хэд гэдэг байна бид нар хамаагүй энэ бол бидний өргөө бидний эзэнтэй уулздаг эзнийг магтдаг те бидэрт зориулж эзний зарцснаар хөгжим дарж магтан дуулж бидний төлөө залбирч бидний хайрладаг газар энэ бол биднийг ирэхэд баярладаг магадгүй энэ дэлхий дээр Монголд магадгүй байгаа ганц газар ч байж магадгүй бас бидний хүлээдэг ганц газар байж магадгүй те бидний өгүүлдэг ганц газар байж магадгүй. Тэгэхээр би та бүхний зам загч чуулган байгагийн төлөө эзэн таталдаг байх гэж байна. Тэгэхээр 2025 он миний хувьд юу болж өнгөрсөн бэ гэдгийг би ярьж байна. Тэгэхээр 2025 он сайн баярын он биш та нарын ч гэсэн он шүү дээ тий. Тийм учраас та нар өөрсдөө бодорой. За 3 зүйлийг яриа. Нэгдүгээр амьдрал дээр юу болов? Нэгдүгээр би амьдралынхаа дараагийн үйл болсон. Тэр нь бол юу гэхээр би өвөө болсон байна. Эцгийн гайхалтай ивэл ерөөд бол үр хүүхдтэй болж үр хүүхдийнхаа үр хүүхдүүдийг үзэх. Энэ бол Бурхны Библиэлд бичсэн ерөөлд ордог. Би бас гэр оронтой ажил үрэлтэй ажил амьдарч байгаа. Энэ бас Бурхны ерөөл. Үр хүүхдүүд маань одоо юу гэдгийг эрүүл мэнд янз бүрийн талаар мөр бүтэн явж байгаа. Энэ бол бас ивэл. Бас эзэн хэдийгээр энэ 25 онд миний амьдрал болоод миний эргэн тойрны ойр дотны хүмүүсийн амьдрал маш ноцтой хэд хэдэн өвчлөл болон гэмтэл гарсан боловч эзэн тэр болгон дээр хамгаад миний залбирлыг сонсож намайг тайвшруулж надтай хамт байсныг төлөө би түүнд маш их талархаж байна. Дараагийн зүйл бол ажил байна. Тушаалт ивсэн. Гэхдээ энэ талархах зүйл яг л миний хийж байгаа ажил бол хүн нэг юм чадвараараа юм уу эсвэл надгүйгээр та нар яах юм гэдэг ажил биш. Энэ бол үйлчлэл учраас. Тушаалт дэвшнэ гэдэг бол илүү их итгэл найдвар даах хэрэгтэй болсон, илүү их залбирах хэрэгтэй болсон, илүү их цагаар ном уншиж юм уу эсвэл одоо юу гэдгийг те та нараас бас суралцах, бас пастороосаа бас суралцах хэрэгтэй болсон гэсэн. Тийм учраас миний хувьд энэ амжилтыг бурхан 25 онд өгсөнд би маш их баяртай. Би бас нэг зүйл нэхэр би амьдралынхаа нэг айцыг дааж гарсан. Тэр бол юу гэхээр би баг багтаа дугуун унж байгаа болцсон байхгүй. Тэгээ тэрнээс дугуунаас ер нь жоох айдаг байсан. Дугуун дээр гарахаар дээрээсээ өөр тэнцвэр өнцрөө алдаад жийсээр агаад юм очиж мөргөд зогсдог тийм байсан. Тэгвэл би энэ жил яасан гэхээр скутертэй болоод зогсохгүй скутер унсан байгаа шүү дээ. Тэгэхээр та нар миний насыг бол мэдж байгаа, намайг бас ямар усыг мэдж байгаа, намайг 50 та гэдэг мэдж байгаа, намайг өвөө гэдгийг мэдж байгаа. Тэгвэл би хэрвээ сурч
бурхан талархаж байгаа та нарын амьдрал цогцол ямар их байгаа вэ гэдэг та бодож байгаа гэж. Даад нь чуулган 2025 он эхлэхэд би Битаний урт чуулганы итгэгчтэй эзний хүмүүсээ бурхны ард түмнээ гэдээ босчихсон. Одоо дамдагч чуулганы итгэгчтэй та нартай хамтдаа энэ он жилийг үдэж байгаадаа талархаж байна гэж босч байгаа байхгүй юу? Хүн гэдэг нь өнөөдөр тэнд маргааш тэнд байж магадгүй. Өнөөдөр энэ хажууд хүнтэйгээ хичнээн жаргууцалцсан ч гэсэн нөгөөдөр чи амьдралаа өгөө яваад гэж бол ирдээр нь хардаа. Та нар одоо дамдагч үрд мөрд гэдэг энэ сомонгийн хааныг болонд авч сийлчвэ. Бурхан наад хүмүүсээ чинь чам руу илгээсэн чигээ буцаагаад хааны газар руу илгээх юм байгаа юм шиг үү. Тийм болохоор бид нар өнөөдөр хамтдаа байгаа энэ гоё ивэлээ хамтдаа гоё идлээд хамтдаа гоё талархаад хамтдаа гоё инээгээд энэ 25 оныг эзэнт өргөөд энэ 25 оныг биднийг авч явуулах гэдэг гадар муу сүнсдэн зарим нэг юмуудыг энэ үлдээгээд 26 оноо бүгдээрээ огтон хацгаая. Тэгэхээр мэдээж итгэл радиогээд үйлчлэлийн зохицуулагч гэдэг ерөнхий зохицуулагч одоо тэнд пастораар үйлчлдэг радио үйлчлэлийн пастораар үйлчлдэг гэдэг та нар мэдж байгаа. Манай үйлчлэл итгэл радиогийн пэйж утсан дээр саяхан нэг рил оруулсан. Тэн дээр юу гэхээр бид зүгээр нэг утга учиргүй зүйл найддаг хүмүүс биш. Уг тэгчүүл гоё үнтэй, ингэчүүл гоё үнтэй тэгэх багтаа арайч бас ингээ муугаар дуусчихгүй байх л та гэж ингэж хоосон гордож явдаг хүмүүс бол биш. Бидний найдвар бол нэртэй. Тэр нэр бол Есүс. Бид зүгээр нэг тэ сургалтын төлбөр алга аваг ах төлчих байхаа гэсэн тийм найдварын хүмүүс биш. Надад юу хэрэгтэйг мэддэг нэг гизэн байгаа тэр бол Есүс гэж найддаг хүмүүс. Би таахныг энэ итгэл найдвараа бити алдаасаа гэж байна. Бас нэг зүйл. Тийм болохоор бидний найдвар нэртэй бас тэр цагтаа тэр өөрийн гэсэн цагтаа бидний төлөө хөдөлж байдаг. Тийм болохоор тэр найдвар бидний төлөө хөдөлж штэ тий. Тийм болохоор би таахныг өгөхийн хооронд бити найдвараа ингээд хаяад ингээд тунаад агараа гэж бол юмэр. Христ итгэлийн эморл гэдэг зүйл бас би болчихсон л байсан ч үед. Ер нь яг юу болоод байгаа би бол номлолын өмнө явж байгаа шүү намайг номлоё гэж бити бодоод. Тэр нь бол юу гэхээр та болидоо цуглаанд явах болий гэдэг. Та цуглаанд явах болсон ч есть таныг дагаад таны байгаа газар руу яв. Тэр бол танд хайртай, таныг аврахыг хүсдэг, таныг имбэ гэдгийг мэддэг, хаана байдгийг чи мэддэг, яагаад ингэж байгааг чи мэддэг цорын ганц нэг. Та яагаад тунаад байгаагаа хүмүүст заавал хэлэх болдог та яач байгаа гэсэн үг дургүй байсан ч харин эзэнд хэлэх шаардлагагүй. Та намайг мэдж байгаа гэхэд тэмээ би чамайг мэдж байгаа гэж хэлдэг. Би одоо хаач гэхэд чи миний үгэнд орох уу гэж асуудаг. Тэгээ чи дуудлагатай байх юм бол 2026 он өрөөгдөх болно. 2026 он би биш та нарын хэн нэг нь энэ тагсаасаа гэж хэлж байна. 2026 оны итгэлийн амьдрал бол яг бид нар цэнгэлдэх хүрээлэн тулаанд гарч байгаа магадгүй мессеж болоод кандидатуудтай адилхан байж магадгүй. Бидний гарч ирэхэд тэр цэнгэлдэхийн бараг 80% нь бүлэгдэж магадгүй. Тэрэн дотор ингээд хайж исэн чинь нөгөө нэг хүн алга ташчиж магадгүй. Тэгсэн ч гэсэн нэгэн тэр цэнгэлдэхэд гарсан бол тэр цэнгэлдэхэд үлдэхгүй буцаад яруу алдраа харуулад бүх хүмүүсийг үнтгэлээ үлээгээд буцаад ороод дараагийн өөрийнхөө гараан дээр гарах тийм итгэлийн дайчид болоорой гэж хэлв. Октодод энэ их амар санагч магадгүй л дээ. Гэхдээ ажил хөдөлмөрийн дам дээр төлөөгээд аваарай. Эзэн талархав. Хэрвээ эзэн та нар 30 жилийн өмнө сайн байртаа таардахыг хүсэхгүй. Тэгвэл 30 жил бурхан надтай ажилласны дараа би түн амьдралынхаа он жилүүдэд болоод надад өгсөн зүйлүүд ямар их талархаж байгааг та бүхэн харж байна. Та бүхний өмнө энэ 30 жил байгаа. Тийм учраас энэ 30 жилүүдэд эзэн төг эзэн та нарыг энэ он жилүүдэд гар дээрээ авч явах болно. Харин мууцанс хулгайлах гэж эсвэл хуучин ондны юм уу, хуучин дорсомж, хуучин сэтрэл, хуучин шархамд чинь та нарыг үлдээхийг хүсэж байгаа. Он жилүүд тэр мууцансны та амжилт олсон тэр бүхий л тэр хүнд хэцүү цаг үеийг тэнд нь үлдээ. Тэгэд эзний бэлдсэн баяр жаргалтай гэрэлцсэн тэр сайхан он жил рүү бүгдээрээ хамтдаа итгэлээрээ хамтдаа эзнээ магтанд болоод хамт арцгаая гэж. Амен. Ингээд манай цуглааны пастор, Эрик пастор энэ цаг үеийн эзний үгийг дамжуулна гэж орж байна. За баярлалаа. Тэгээд та нар намайг энэ Эрикч яагаад уцаанаас салахгүй яваад байна гэж бити бодоорой. Тэгээд би уцаараа нөгөө компьютер өдөртөд яваад байгаа байхгүй. Урдаас тэгээд нэг шинэ юм сурсан айгуу гоё. Тэгээд бас бидний
эзнийг магтан хүндэтгэхэд тэгээд айгүй олон ажлуудыг ингээд технологи маань биднэрт ингээд боломжтой болгож өгч байгаа юм лээ. Эзэнд бас талархаж байна. Тэгэл бид нь хаа байгаа газар суудаг ингээд дууны янз бүрийн өдөрт явах боломжтой байгаа байхгүй. За тэгээд хамтдаа бүгд эзний үгийн өмнө нэрцгээд хамтдаа залбираад өрсөн зүрхтэлийг эзэн өргөцгөөё. Гайхамшигтай эзэн минь таньд баярлалаа. Тэгээд бид 2025 оны хамгийн сүүлийн эзний өдрийг бас танд өргөж байна. Энэ өдөр үнэхээр бид бүхийг талархлаа бас танд хэлхийг хүсэж байна. Үнэхээр бидний амьдрал байсан таны гайхамшигтай нэгүслүүдийн төлөө танд талархаж, танд хүндлийг өргөхийг хүсэж байна. Эзэн тэгээд энэ өдөр та бас өөрийн үгээр бидний урамшуулж өгөөрэй. Өөрийн үгээр та биднийг хүчрхжүүлж өгөөрэй. Өнөөдрийн үгийн цаг үедээ хамт байж өгөөрэй. Өөрийн ариун сүнсээр удирдах өгөөрэй гэж Есүс таны нэрээр залбирanг ярьж байна. Амен. Тэгэхээр сайн баяр пастрын хэлсэн ярьсан гэрчлэлээс та бүхэн юуны талаар бид нэр ярьж байгаа гэдэг талаар бүгд анзаарсан баг тийм ээ. Ер нь жил болгоны эцэс төгсгөл гэхэд хүн болгон юу боддгоо гэхээр тухайн жилд миний амьдрал юу болоод өнгөрөв. Хүн болгон өөр өөрсдөндөө дүгнэлт хийдэг. Тийм. Тэгээд маш их завгүй, шаргуу, хичээнгүй явж байгаа. Тийм. Яг энэ үе дээр ирээд хүн болгон дүгнэлтээ хийдэг. Тийм цаг үе байгаа. Тэгэхдээ зарим хүмүүс дүгнэлт хийх завгүйгээр дараагийн жил рүү яваад орчдөг. Тэгэхээр бид нар хичнээн завгүй байсан ч гэсэн тийм бид нар яг энэ цаг үед хэсэг хугацаанд ч гэсэн зогсоод энэ зүйлийг боддог байгаасаа гэж байна. Энэ зүйлийг эргцүүлдэг байгаасаа. Яг үнэхээр миний амьдралд юу болж өнгөрөв, юу тохиолдов, тийм би юун дээр амжилттай бай, юун дээр би илүү хичээх хэрэгтэй байсан болоо гэдгийг бид нар бодох хэрэгтэй байсан. Тэгээд яг түрүүний пастрын хаваалцдгаар тийм бид нар зарим зүйлийг орхих хэрэгтэй бол орхих хэрэгтэй. За тэгээ хамтдаа бүгдээрээ Лук номын 17 дугаар бүлгийн 11-ээс эхлээд хамтдаа харцгаая. Лук номын 17-гийн 11-ээс. Есүсийг Иерусалим руу явах замд ийм хэрэг болов. Есүс Самар, Галил нутгийн заагаар явж байжээ. Түүнийг нэгэн гацаанд гүрч ирэх үед уйман өвчтэй 10 хүн түүнтэй уулзлаа. Тэд зайдуу зогсож чанга дуугаар Есүс эзэнтэн минь биднийг өршөөгөөч гэв. Есүс тэднийг хармагцаа яв өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зураа цэвэр болсон байлаа гэж. Тэгэхээр Есүс маш олон газруудаар явдаг байсан тийм үү? Тэр хотоос хотод, тосгоноос тосгон руу яваад тэр өөрхөн үйлчлэлийг хийж тийм ээ эзний хаанчлалыг тунхаглаж байсан. Ингэж тунхаглагч явах үед тийм ээ өөрсдийн хэрэгцээнээс болоод Есүс дээр ирж исэн маш олон хүмүүс тэнцээ байсан байна. Тэр яг энэ удаагийн үйл явдал болохоор яасан бэ гэхээр уйман өвчтөй хүмүүс Есүсийн ирж явааг харсан. Тэр уйман өвчтөй хүмүүс гэдэг бол хотод дотор байдаг хүмүүс биш. Хотын гадна байдаг хүмүүс байна. Тэгэхээр бүх хүмүүс хэрэгцээ байдаг. Энэ хүмүүс ч гэсэн өөрсдөнд нь хэрэгцээ байсан гэсэн. Тэгэхээр Есүс нэг хот руу орохын өмнө тийм ээ энэ хүмүүс Есүс дээр ирсэн байна. 2025 он болоход бид нар яасан бэ гэхээр Есүсийн өмнө ирээд өөрсдийнх нь хүсэлтийг, хэрэгцээнүүдийг бүгдээрээ гаргаж тавьсан. Энд 10 хүн гэж ярьж байгаа. Маш олон хүмүүс тий хэсэг уйман өвчтөй хүмүүс Есүс дээр ирж байгаа юм. Маш олон хүмүүс тий оны зааг дээр ирээд ялангуяа итгэгч хүмүүс бид нар тий эзний өмнө өөрсдийнх нь хүсэлтүүдийг, залбирлуудыг тий
одоо юу гэдэг зорилгоодыг гаргаж тавьдаг. Итгэдэггүй хүмүүс ч гэсэн ер нь өөрсдийнхээ амьдралд янз бүрийн зорилгоодыг гаргаж тавьдаг тийм үү? Итгэгч хүмүүс бидний хувьд гаргасан зорилгоо барьж ирээд эзний өмнө залбирдаг байгаа. Эзнэр хонтон залбирдаг. Энэ хүмүүс ч гэсэн яг Есүс дээр ирээд өөрсдийнхөө хүсэлтийг эзний өмнө тавьсан талаар энэ жагаад хэлж байна. Надад ийм хэрэгцээ байна. Надад тийм хэрэгцээ байна. Миний амьдралд ийм зүйл болж байна. Ийм зүйлийг одоо бий болгох хэрэгтэй байна. Амьдралын янз бүрийн хэрэгцээнүүд байна. Тэгэхээр өчигдөр өөрөө яг энэ сургаалыг бэлдээ сууж байхдаа бид нар ер нь манай гэр бүлийнхэн нэг уламжлалтай жид болгон тий 31-ний орой сууж байгаад ингээд жигсаалт өмнөх жилийнхэн жигсаалтыг гаргаж ирээд түүнийгээ гаргаж ирээд эзэн талархаад тий тэгээд жигсаалтаа шинчилдэг байна. Тэгэд өнгөрсөн жилийнхэн жигсаалтыг би гаргаж ирээд хайж агаад гаргаж ирсэн байхгүй. Хаана нэ нөгөө хийсэн хайрцаг маань хаана байгаа байлаа гэж өнөрөөс суугаал тий. Би ч нөгөө юм олохгүй шүү дээ гэж тий. Эхнэрээс асууж тэнцээ байгаа бахаа гэл тий. Тэгэл хайж явсараа олсон. Үчи чинь тэгээ бид нар бөөнөрөө гарахгүй гэсэн. Би маргааш сургаалт бэлтгэсэн юм надад хэрэгтэй байна. Би төрүүлээд харж идэггүй гэн. Тэгээд жигсаалтаа гаргаж ирээд харсан. Жигсаалтаа гаргаж ирээд харангуудаа өөрөө жоохон гутарлаа л да. Тэгэд юу болсон бэ гэхээр гаргасан жигсаалт маань ер нь бол ингээд нэг 20% тайл байсан. 20-30%. Тэгээ айгүй өндөр одоо юу гэдэг нөгөө нэг өсөн хүлээлт өөртөө тавьчихсан тийм. Тэгээ түүндээ хүрэх гээд ингээд янз бүрийн зүйлсүүдийг гаргасан. Би одоо сүнслэг байдал дээр юм тий бие махбодын хувьд юм тий аж амьдралын хувьд ийм баймаар байна. Гэр бүлийнхээ хувьд ийм баймаар байна. Аав хүнийхээ хувьд ийм баймаар байна. Тий нөхөр хүнийхээ хувьд ийм баймаар байна. Хүүхдүүдтэй ийм зүйл хиймээр байна. Гэр бүлэрээ ингэмээр байна тий. Цуглаан дээрээ ийм баймаар байна. Өөрийнхөө хийж байгаа ажил төрөл дээр ийм баймаар байна гэл маш олон төрлийн хүсэл жигсаалтуудыг гаргасан байна. Тэгээд энэ зүйлсүүдийг ингээд бодоод гаргаад тавьчаа тий. Тэгээд эзний өмнө залбираа тавьчихсан. Тэгээд түүнийг өчигдөр өөрөө гаргаж ирээд харангуйтай өөх ийм олон зүйлийг гаргаж тавьчаад би тэгээд амжаагүй шүү дээ. Хийгээгүй шүү дээ гэдэг дээр ирсэн. Тэгээд энэ зүйлсүүдийг ингээд бодоод сууж байх үед эзэн надад юуг сануулж байгаа вэ гэхээр тий. Нэг хүний хувьд тий чи бие хичнээн хуваах гэсэн би хитрхи их зүйлүүдийг гаргаад тавьсан байх шүү дээ. Гэдэг нэг зүйлийг надад сануулсан. Бид нэр заримдаа амьдралдаа өөрсөндөө маш зүйлсүүдийг гаргаж тавиад түүндээ хүрэхийн тулд тий бид нэр хичээх хэрэгтэй болдог. Зарим амьдралын нөхцөл байдлуудаас шалтгаалаад зарим зүйлсүүдийг нь бид амжихгүй чадахгүй байх тохиолдол гардаг байна. Амун яагаад энэ зүйлдээ хүрээгүй вэ гэдэг шалтгаанууд ч гэсэн юм байна. Бидний хүсэлт энэ зүйлсүүдийг эзний өмнө гаргаад тавих үедээ зөвхөн одоо нэг оны цаг дээр боддог, оны цаг дээр хийдэг нэг үйлдэл болгоод хуурчдаг. Магадгүй 3 сарын дараа эсвэл хагас жилийн дараа нөгөөдгийгөө дахиж хараа тийм. За би одоо яг яаж явж байгаа вэ? Эсвэл юу гэдэг яг нэг энэ хүсэлт маань байсан ч гэсэн яг дараад нь үргэлжлүүлээд би төлөвлөгөөнийхэн дэвтэр дээр гаргаж ирж тавьж байгаа тийм. За би чи ийм төлөвлөгөө гаргацсан байгаа шүү. Энийг энэ хүртэл ингээд хийнэ гэдэг наривчилсан зүйлсүүдээ гаргаагүйгээс болоод зарим зүйлсүүдийг нь тухайн өдрөө гаргаж тавьсан хүсэл болоод алгуулчихдаг. Үргэлжлүүлээд хийдэггүй, үргэлжлүүлээд сахидаггүй төлөвлөгөө болоод өрчнө гэсэн. Нэг үгээр хэлэх юм бол зарим зүйл нь яг оны цаг дээр маргааш нь мартагдчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний олонх нь яг ийм зүйлсүүдтэй тулдаг. Яг тэр
амьдрал бидний хүсснээр зүйлсүүд заримдаа болдоггүй. Бидний төлөвлөөгүй, бидний бодоогүй зүйлсүүд бидний амьдрал тохиолдож эхэлдэг. Энэ зүйлсүүдээсээ болоод бид нар өөрсдийнх нь бодож исэн, төлөвлөж исэн зүйлсүүдийг хойш нь тавихаас өөр аргагүй болдог. Хойш нь тавьсаасаа болоод түүнийг мартах, түүнийг алгасах энэ зүйлсүүд рүү бид нар орж эхэлдэг гэсэн. Үргэлжлүүлээд харах юм бол Арам 5 дугаар эшлэлээс нэг зүйл харагдаж байгаа. 15 дугаар эшлэлээр юу гэж байгаа вэ гэхээр тэдний нэг нь өөрийнхөө эдгэрснийг үзээд буцан ирж чанга дугаар бурхныг алдаршуулан Есүсийн хөлд нь өрөөрөө онож түүн талархал өргөв. Тэр самар хүн байжээ. Есүс 10 хүн эдгээсэн биш үү? Бусад 9 нь хаана байна? Энэ хайр хүнээс өөр хинч бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу гэв. Тэр түүнд бос замаараа итгэл чинь чамайг идгээлээ гэсэн. Тэгэхээр бид нар эзний өмнө амьдрах үедээ эзэн бид нар үргэж талархал өргөж чаддаг байх хэрэгтэй гэсэн. Бидний талархал өргөж байгаа маань бид нар эзэн алдрыг өргөж байгаа нэг хэлбэр юм а гэсэн. 2025 онд та эзэн талархах зүйл танд байна уу? Та юунд эзний өмнө ирээд түүнд талархал өргөхийг хүсэж байна вэ? Та юугаар дамжуулан эзнийг алдаршуулахыг хүсэж байна вэ? Юу танд эзэн талархах шалтгаан болж байна? Тэгээ би түрүүн хэлсэн, заримдаа бидний төсөөлөөгүй зүйлсүүд бидний амьдралд бий болсон. Хэдийгээр одоо би түрүүний ярьсныг сонсох юм бол за Эрик пастор төлөвлөгөө гаргаад түүндээ хүрээгүй болохоор талархах зүйл байхгүй байгаа юм байна гэж бодож магадгүй. Харин эсвэргээр надад талархах зүйл маш их байна. Хүмүүс бид нар өөрсдийнхээ амьдралд маш олон зүйлийг төлөвлөдөг боловч эзэн биднэрт яг тохирсон зүйлийг бидэнд өгдөг. Эзэн өөрөө энэ замаар биднийг хөтлөн дагуулдаг. Эзэн өөрөө бидэнд түүний хүсэл дотор алхах тэр боломжуудаар хангадаг гэсэн. 2025 онд бидний амьдрал тохиолдоогүй зүйлсүүд миний амьдрал болж байгаа. Нэг л гэрчлэлийг хийх юм бол юу байгаа вэ гэхээр манай том охины визэн сонгогдох хэрэгтэй болсон. Тэгээд 2025 он яг гарангуут яг энэ дээр юу болсон бэ гэхээр сургуулиас нь нэгэн өөрчлөлтийг хийсэн ба. Тэгээд тэр өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр виз сонголтыг хийхэд тулд манай охины дансанд маш их хэмжээний мөнгө байх хэрэгтэй. Тэгээ энэ бол өөрчлөлт нь биш аахгүй. Харин тэр гарсан өөрчлөлтөнд юу болсон бэ гэхээр тэр мөнгө нь заавал Монголоос орж ирсэн байх хэрэгтэй гэдэг тийм өөрчлөлт байсан. Уул нь болохоор эхнэр бүтээр юу төлөвлөсөн байсан бэ гэхээр охины дансанд мөнгө авах хэрэгтэй хүн за Солонгос байх юм чи Солонгос тэг байгаа хүмүүсээс найзуудаасаа асуугаад тэгэнгүүтээ дансанд нь мөнгө хийж агаад тэгээд визний сонголтыг хийлгэж боломжтой юм байна. Найзууд маань туслая гэдээ бүр өмнө хэлчихсэн байсан. Наа ч юм бол боломжтой. Энэ дээр бол ямар ч санаа зовлт байхгүй гэх тийм. Тэгэл бүтээр бүрст аягүй санаа амар явж ирсэн баг. Тэгсэн чинь 2025 он гараад явж ирсэн чинь гин энэ чинь заавал Монголоос ирэх хэрэгтэй болсон гэж байна. Сургуультаа ч ямар ч холбоо байхгүй. Бүр иммиграшнээс нь ийм шинжилсэн зүйл залд оруулчихжээ. Тэгээ бүтээр бүр ингээд гайхацсан. Даяна энэ хэмжээний мөнгийг яаж олно?
Тэгэл санаа зовж исэн, санаа зовхын хажуугаар залбирч исэн эзэн минь таацлаач яах вэ? Тэгэл хүнд болсон өөрсдийнх нь боломжтой арга замаар боломжтой гэж бодсон хүмүүс рүүгээ хандаж эхэлсэн. Хүмүүсээс асуусан. Зарим нь болно гэж явж исэн чинь яг цаг нь тулаад ирсэн чинь боломжгүй болчихлоо. Тэр нь ч болохгүй болчихлоо, энэ ч болохгүй болчихлоо. Тэгээд яг нөгөө нэг ерөөсөө л одоо энэ нэг 10 хоногийн дотор хийхгүй бол болохгүй гэдэг үе дээр нь бүх зүйл боломжгүй болж ирсэн. Бал байлаа. Тэгээ байжсэн чинь нэг хүн гээд бүр ямар ч төсөөлөөгүй нэг хүн тийм гээд би асуугаад байгаа. Тэгэд нөгөө хүн нь яаж авах гэхээр өөрийнх нь ихчээсээ би ихчээсээ асуугаад өгье гэдэг гэж байгаа. Нөгөө ихч нь биднийг бүр огт танихгүй юм баггүй. Хамгийн гайхалтай нөгөө нь за тэгээ болно. Бидний хувьд юугаар бид нэр холбогдсон бай гэхээр зөвхөн итгэгч хүмүүс гэдгээр л бид нэр холбогдсон. Тэгээс бусдаар танихгүй хүмүүс гэсэн. Итгэлийн гэр бүлийнхэн бурханд найдаж байгаа найдлага дотор тийм нэг нэгэндээ тийм эзний арга замаар эзний ерөөл нэгүслэр эзэн Есүс гэдэг энэ нэрнээс болж өрөөгдөж байгаа ерөөлийг бинчээ харж байгаа. Мэдээж бидний амьдралд бүх зүйл ийм байх албагүй л дээ. Гэхдээ энэ бол миний хувьд эзэнд талархахгүй байхын аргагүй маш том шалтгаан байна. Намайг огт танихгүй хүн эзнийг л мэддэг хүн тийм эзэнд итгэдэг хэн нэгнийг өрөөж байгааг харахтаа маш ихээр талархаж байна. Иннээс болоод манай охин яасан? Визнийхэн хугацаанд сонгогдож байгаа. Тэгээ бас болоогүй. Тэ? Энэ үйл явдал болоод ингээд сонгогдоод ингээд болсон 9 сар гараад ирсэн чинь манай охины төлбөр төлөх хугацаа нь болсон. Төлбөр төлөх хугацаа нь болоод одоо яана гэл нөгөө чинь нөгөө ажил байхгүй, тэгээ тогтмол юм байхгүй болохгүй болоод гэсэн. Тэгэл яг нөгөө юмтайгаа тулж байгаа хүн учраас тийм болохгүй бол би буцах уу гэл ярьж байгаа. Тэгээ нэг зүйлийг баттайгаар мэдчихсэн юм гэхээр эзэн надад энэ зүйлийг сануулсан л та. Хэрвээ буцах байсан бол чиний бие сонгогдохгүй байсан шүү дээ. Эзэн энэ зүйлийг өөрөө бий болгож өгсөн шүү дээ. Эзэнд найдаа. Өргөжлүүлээ залбирая. Манай охин одоо ирээгүй л байна л да. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тийм? Төлбөр нь болсон гэсэн үг байхгүй юу? Эзэн талархъя. Тэгэхээр эзэн өөрөө бидэнд тийм энэ замыг эзэн өөрөө аливаа зүйлсүүдийг бий болгож өгч байгаа бол бүгдээрээ өргөжлүүлэн эзэнд итгэж өргөжлүүлэн эзэнд найдаж тийм өргөжлүүлэн эзэн дотор алхая гэсэн. Талархлаас талархал бий болдог. Талархаад эзэнд итгэх үед эзэнд талархах үед өргөжлүүлээд эндээс баяр хөөр бий болдог, урам зориг бий болдог. Үл эзэн өнөөдөр биднээс асууж байгаа. Би 10 хүн идгээсэн биш үү? Босод 9 хаана вэ? Та шинэ он эхлэхэд эзний өмнө ирээд
ямар зүйлсүүдийг эзний өмнө авчирч залбирсан бэ? Ямар хэрэгцээнүүдийг эзний өмнө гаргаж тавьсан бэ? Тэр зүйлсүүдээс эзэн хэдийг нь танд хариулж өгсөн бэ? Хэддээр нь та эзний өмнө ирээд талархан залбирсан бэ? Бид нар өөрсдийнх нь завгүй байдлаас болоод хитрхийх баярлж догдолцсноосоо болоод тэр чигээрээ яваад өгч байгаа юм биш үстэй. 9 хүн яасан? Эдгэрсэндээ баярлсан уу? Баярлсан бол энэ 9 баярлсан тий. Баярлаад энэ хүмүүс яасан бэ гэхээр сүм дээрээс шууд гэрлүүгээ гүйсэн баг. Гэрийнхэнтэйгэж уулзах боломжгүй болчихсон. Тэ өөрийнх нь ойр дотн найз нөхөдтэй уулзах боломжгүй болчихсон ийм хүмүүс байсан байхгүй. Тийм учраас энэ хүмүүс шууд гэрлүүгээ гүйсэн баг магадгүй баярлаа. Хайртай дотны нөгөө хүмүүстэйгээ уулзах гад. Тэгсэн чинь энэ чинь нэг харь хүн гэж байгаа. Харь хүн буюу маш хол байдаг хүн гэсэн. Энэ хүн яасан? Есүстэй буцаж ирж байгаа. Энэ хүн Бурхан дээр ирээд Бурханд алдрыг өргөж байгаа. Тэгвэл яг л энэ үйлдэлийг өнөөдөр бүгдээрээ гаргахыг хүсэж байна. Яг энэ оны цаг дээр та эзний өмнө ирээд магадгүй 12 сар бол ялангуяа бүр бид бүхний хувьд маш их бужигдсан, маш их завгүй тий улсын байгууллага юу гэдэг бизнесүүд бол бүр ингээл тайлан тооцоо янз бүрийн юмудаа хийх гээл нөгөө оюутан сурагчид нь хичээл сургуулийнхын шалгалт шүүлгүүдийг өгөхгүй л тий хажуугаар нь тий 12 сард чинь нөгөө шинэ жилүүд гээл янз бүрийн баяр ёслолууд давхцаал айгүй завгүй болгоол тий явчихж байгаа. Энэ завгүй байдал дээр бүгдээрээ ирээд Иесийн өмнө 50 цалин гаргах хүсэж байна. Та яг сууж агаад Иесийн өмнө юу болсон бэ? Миний залбирал юу байсан бэлээ? Юунд эзэнд талархахаар гарч ирсэн болоо гэдэг дээр анхаарлаа хандуулсан гэсэн чинь. Таны залбирлын сэдв юу байсан бэ? Та өнөөдөр юуны төлөө талархах вэ? Эзний өмнө өөрийнх нь талархлыг гаргаж ирж тавьж. Та бодож амжсан байсан уу? Хэрвээ та амжаагүй байвал яг одоо бодосоо гэж байна. Яг л энэ хүн эзэн дээр гүйж ирээд Бурханд алдрыг өргөсөн шиг та өнөөдөр өөрийнх нь амьдралд байгаа юугаар Бурхныг алдаршуулахыг хүсэж байна. 2025 он та хэн байсан бэ? Эхлэхэд тэгээ 2025 он төгсгөд та хэн болсон байна вэ? Энэ хүмүүс Есүстэй уулзахаас өмнө оюун өвчтөе хүмүүс байсан бол Есүстэй уулзсныхаа дараагаар эрүүл хүмүүс болсон. 2025 он эхлэхэд биднэрт маш олон хэрэгцээнүүд байсан. Тэр хэрэгцээгээ та магадгүй эзний өмнө гаргаад тавьсан. Харин 2025 он дуусгаад энэ хэрэгцээнүүдийн маань хэдэн биелсэн бэ? Хэдэн хариулагдсан бэ? Та хэн болсон байна вэ? Таны амьдрал юу бодтойгоор бий болсон бэ? Яг түүнийгээ бариад та эзэнд талархаасаа хүсэж байна. Ягаад энэ зүйлийг би дахин хийж байгаа вэ гэхээр бид нар эзэн талархъя гэнгүүт Бурхан эзэмнээ тий та бидэнд байгаа өгдөг энэ бүх өдрийн төлөө энэ бүх зүйлсийн төлөө талархаж байна гэдээ бид нар амны жижигэр мэт өгнүүдийг бид нар эзэнд хэлдэг. Би амьд байгаагийн төлөө эзэн талархаж байна. Би амьсгалж байгаагийн төлөө эзэн талархаж байна. Гэр бүл маань сайн сайхан байгаагийн төлөө эзэн талархаж байна. Амен. Гэхдээ бүр яг юуны төлөө, яг яагаад юм бэ гэдэг дээр илүү
ач холбогдол өгч анхаарлаа тавьж эзэнд талархаасаа хүсэж байна. Та хэн байж байгаа? Эсвэл танд юу байхгүй байгаа? Эсвэл танд юу байж байгааг яаж шийдэгдсэн бэ гэдэг дээр эзэнд бодтойгоор гаргаж ирээд талархаасаа хүсэж байна. Амен. Хамтдаа өдөр эзний өмнө залбирцгаая. Залбирлын цагийг гаргацгаая. Эзэн талархах талархлын залбирлуудыг хамтдаа өдөрөө хийцгээе. Өдөрөө магтаал дотор эзний өмнө ирцгээе. Эзний өмнө залбирцгаая. Тэгээд залбирлын цагийг тусдаа гаргацгаая.
Амтог дээр залбирцгаая. Одоо биднийг аварсан ариун эзэн Есүсийн нэгүсэл Бурхан эцгийн хязгааргүй төгс хайр, ариун сүнсний эвэн мэдэл энэ цаг мөчид таны өмнө зогсож байгаа таны ард түмний дээр зам заагч чуулганы дээр өдгөөгөөс өн мөхөд байх болтугай. За хийсэн баяр хүртээгөр алдрыг хүргэцгөөё.
их болцгоо. Амен. 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 За баяртай. Баяртай. Баяртай.